Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу Soul Lab-ийн үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн шинэ дугаараа эхлүүлж байна. За дугаараа эхлүүлэхээс өмнө та бүхэндээ уламжлалгын сануулын илдэг зүйлсээ хэлье. За Soul Lab-ийг хэрвээ яг одоо subscribe дараагүй үзэж байгаа бол YouTube суваг дээр маань subscribe дараарай гэж сануулъя хэлж байна. За мөн манай Soul Lab-ийн ерөнхий ивент тэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab өөрийгөө хайрлах ураатай Oxy брэнд хамтран ажиллаж байна. За үзэгчдээ өнөөдрийн Soul Lab-ийн зочноор бидний хамгийн одоо үзэх дуртай кинонуудын гол дүр авиаслаг жүжигчин, Улсын драм Эрдмийн театрын жүжигчин, Ануухаас фитнес шоуны яалагч, жүжигчин Отхон цэцэг өргөдөө ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Баярлалаа. За мөн манай подкастын сэтгэл зүйч Шин Долгор маань бас энэ дугаар дээр бидэнтэй хамт холно. За ер нь Отгоогчийн сүүлийн одоо уран бүтээлийн болон за өөрийн хувьд ч гэсэндээ амьдралд хийсэн шинжилтүүд, өөрчлөлтүүд, сонио ачнууд нэлээд олон зүйл байх шиг байна. Би тэд чи одоо ингээл сошиалар ч гэдэг юм уу, таны ингээл хуудасаар ингээл харж хахад үнэхээр завгүй өдөр хоногуд өнгөрчих шиг байна тий. Харин. Сүүлийн үеийн сонио ачнаас манай үзэгчдтэй хамгийн ихлэ хаваалцвал. За сүүлийн үеийн сонио ачинг бол мэдээж хэрэг Ануухаас фитнес шоу season 4-р уралдаан амжилттай болж өнгөрөөд зарсан зорилгоо биелүүлээд би ялагч болсон дах баяртай. Энэ одоо яг миний хувьд бол хамгийн сүүлийн үеийн одоо шинэ мэдээ гэх юм уу те хүмүүс бас одоо аль хэдийн ер нь мэдээд эхэлсэн байгаа. Тэгээд яг ярих юм бол одоо аюу олон юм байна. Одоо Ануухай фитнес шоунд оролцох тэр шийдвэрийг яагаад гаргасан бэ гэх юм уу? Одоо нөгөө магадгүй өөрчлөгдөх эмэгтэй үеим чинь өөрчлөгдөх янз бүрийн одоо тэр гадна талаасаа харагдах ч байдаг юм уу? Тэр чухал зүйлүүд байсан баг. Гэхдээ нөгөө төсвөр төвчээрийн үед ч гэдэг юм өөр өөртөөгөө ажиллах тухайд өөрийнхөө доторхтой ажиллах тухайд бас шин сорилтууд, шин аяллууд бас тулгарсан баг гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Шоунд орох санд анх 8 сард ирсэн. Тэгээд би яг нуус 100 гэл ер нь энэ жил бол миний хувьд бол үнэхээр завгүй жил байлаа. Маш их олон ажлыг амжуулсан. Үнэхээр одоо цаг наргүй завгүй. Аялал нь хүртэл завгүй. Тэгээ увсын 100 жил гээд аавынхаа нутгаар яваад ирэхдээ увсад нэг сар гарын явсан. Тэгтээ сар гарын явахтаас үнэхээр завгүй яваад ирсэн. Ирээл одоо кино драма гэдэг уран сайхны олон ангид кинод би анх удаа олон ангитай кинонд тоглосон. За хажуугаар нь театрынхаа ажилдаа хүүхдийн хичээл нам ерөөсөө ингээл ажлууд өрсөн араасаа унтраал нойр хоолгүй өдөр шөнөгөө явсан. За тэгээд нөгөө энэ хугацаанд чи хүн тэгж их эрүүл мэндийн хувьд өөрийгөө хаяад өдөр шөнөгөө ингээд хамаагүй явахар чинь ингээд одоо хоолны дэглэм алдагдаж байгаа. Мэдээж хэрэг эрүүл мэндийн хувьд нөгөө ядаргаа, дархлаа унах, суйлдах асуудлууд гарч ирж байгаа. Ингээд ирэхээр дархлаа унаад ядраа цулдаад ирэхээр ч одоо хамар хоолоо өвдөх, ханаа томуу тусах одоо тэгэл өөр юу гэдэг ингээд царай алдах ч гэдэг юм үү те зөндөө олон өөрчлөлтүүд бас бие дээр гарч ирнэ. За энэс болоод бас ажил төрлөө кино зураг дуусангуудаа эмнэлэг твцсэн, хэвтэж имжлүүлсэн. За хэвтэж байхдаа шоу анх 8 сард санал ирээд би яг 9 сарын сүүлээр эмнэлэг твцсэн 10 сар ихээр. За яг энэ үеэр шоунаас дахиад санал ирсэн. Яг нөгөө өмнө нь би бол ичээд татгалцсан байсан л та. Энд чинь бас нөгөө ерөнхийдөө болоод бид нар чинь ихэвчлэн л нөгөө уран бүтээлээрээ ингэж одоо гоё байсан ч муухай байсан ч уран бүтээлийнхаа дүрд хувраад тэрүүгээрээ үзэгчтэй ихэвчлэн уулздаг болохоос ч нэг миний хувьд бол жишээлбэл бол нэг хувийн амьдралаа дэлгээд юм уу нэг өөрийнхөө хувийн одоо зүйлүүдийг мэдээлэл нэг гадагшаа цацхал дургүй байдаг хгүй. Тэгээд Ануухаас шоунд орохоор чинь тэгэл хамгийн ихний айц нь ерөөсөө нөгөө таргалсан нүцгэн зураг тавих ил болох шүү дээ. Тэгээд тэрнээс болоод би за болио би өөрөө турч чаднаа гэдэг. Тэгээд шийдвэр гаргацсан байсан да. Тэгээ бас нэг таргалах болсон шалтгаан нь өөрөө анх киноныхоо саналыг би 6 сард авчихад тэгээд дөрнөө зориулаад ер нь бол нилээ тархсан. Жин нэмэлт бол 6 сараас хойш нилээ эрчимтэй явагдсан. Тэгээд
нэлээд таргалцсан байсан. Тэгээ шоунд орох шийдвэртэй болохоор би өөрөө турчнаа байлна гэдэг. Яг хамгийн гол юм нь юу надад цаг хугацааны хөвд бөгөөд миний зорилготой нийцсэн байхгүй. Яг ажлын ачаал нэг гайгүй болж эхэлж исэн. Дээрээс нь яг одоо кино зураг дуусчаад турна гэсэн. Миний одоо тавьсан байсан зорилготой бол яг ер нь бол нийцчихсэн. Тэгээд орчмоор юм шиг боловч нүцгэн зураг тавина гэхлээр л муухай гэдэг үзэгээ өнчсөн. Тэгээд нэг юм зураг тавиад шиг гээд тэгээд та бодож байгаа хариугаа өгөөрэй гэд эхлээл ярихт нь л би ер нь би амжихгүй ажил ихтэй гэсэн юм. Тэгээд та юу ч гэсэн бодож байгаа хариу өгөөрэй бид нар тантай эргээд дахиад холбогдъё гэд. Тэгээд ер нь сар мар бол болсон. Тэгээд угаасаа би үгүйгээ хэлсэн болохоор тэгээ өөр хүн бараг авцсан байх таа гэж бодож идэл яг намайг эмнэлэг твтэж яхад дахиад ярьсан. Эмнэлэг твтжсэн тэр цаг хугацаанд бол нөгөө трама гэдэг тий. Трама шиг гэдэг шиг миний хувьд бол яг өөрөө өөртөөгөө ажиллах, өөрөө өөртөөгөө ярилцах, анализ хийх, өөрөө өөртөө тийм дүгнэлт хийх. Яагаад би одоо өөрийгөө ингээд ингэж хайрлахгүйгээр тий хайр наргүй ингээд явчваа. Ажил гэж яваад, амьдрал гэж яваад тий. Ерөөсөө нөгөө эрүүл мэндийн хувьд өөрийгөө зүгээр ингээд шууд хайцсан байсан мэлээ би. Ерөөсөө л ажил ингэх хэвээр энийг амжуулах хэвээр гэд шууд дайраал тэгэл дүр тоглох чинь гээл дүрдээ зориулж таргалж маргатаад амир дураараа тий. Тэгээд ер нь бол яг би хоолоогоо би 5 сард тоглолтын дараа ам цангаад маш их ингээ халтсан байсан би энэ дээрээ мөстэй хүүтэн ундаа угаад кола угаад ууцсан өстө том залаглал нэг юм кола бүр тэрчгээр нь уусан. Тэгээд оройн нь найз нөхдөдтэйгээ мэдээжээр уулзсан тэр нэг төрсөн өдөрт явсан байхгүй. Ер нь бол тэндээ тэгсэн миний хоолой маргааш нэгэд паг болцсон байхгүй. Бүр ингээд өнгө гарахгүй. Тэгээд нөгөө маргааш өглөөнд би нэг газар ингээд бас үсэн янзлага цаг авцсан байсан чинь ирж гэнэ үү гэж ярьсан чинь очиж байна. Байна уу гэдэг ингээд нөгөө миний хоолойноос бүр өнгө гарахгүй бүр тийм болцсон байсан. Тэг би ерөнхийдөө ингээд хөлөгдөг юм уугаал юм ойр зургийн мар аргалаад яваад гайгүй болчлоо гэл. Тэгээ дутуу идгээгээл явуулсан мөлий 5 сараас хойш. Тэгээл хөдөө нөгөө увсаар явж байхдаа ингээл маш уул усны давааж ус даалаа. Нэр бүхэл одоо таарсан нуур ус гол горхоор ороод хүүтэн юмуд ороод тэгээд тэг чин одоо нөгөө аавын нутаг 100 жил эмчэндээ гээл стан дээр хундаг тавихгүй мах гэдэг юу те арих ууж хутаг тавихгүй мах гэдэг унтах нойргоо ингээд явж байгаад ирсэн шүү дээ. Тэгээд тэг хөдөө хоол газар замд явж байгаа чинь бид нар чинь аялалд явж байгаа ч гэсэн амрах цаг маш хомос байдаг шүү дээ. Хоол зам туулж байгаа болохоор. Тэгээд ийм их ядарч ирээд тэгээд хоолоо маань ер нь нэлээ хүндрээд ирснийг би болохоор ханиад хүрчлээ гэж ойлгоод ханиад нь юм уугаад нөгөөтг нь их нөлөөлөхгүй. За ингээд яг 8 сард манай театрын ажил ороод кино зураг маань 8 сар их хэрэгэлсэн мэт. Театрын ажил ороод тоглолтууд эхэлсэн чинь тайзан дээр жүжигийн сургалт эхэлсэн чинь би нөгөө өмнө нь тоглож исэн жүжиг байтал одоо бүтэн өгүүлбэрийг нэг амьсгаар хилдэг байсан бол тэргээ хэлж чадахгүйсэн. Тэгээд яг ингээд нэг уцаар ярьж байхад нэг юм сүлжээ унахаар нэг үг тасалтаад юг нэ гэд ингээд тэгдэг шин. Яг тэрэн шиг тайзан дээр миний үг ингээд тасалтаадсан. Тэгээд би тэрнээс ингээд амар ингээд цочрол аваад юу болж ийна чинь би яагаад өмнө нь тоглож исэн жүжигэндээ тоглож ич өмнө нь зөв зүгээр ингээд ямар ч асуудалгүй нэг амьсгаан дээр хилдэг гэсэн өгүүлбэрийг хүртэл хэлж чадахгүй байна. Тэгээ дээрэс нь ингээд амьсгаа хүрхгүй хүчгүй дээ. Тэгээд би яг тэр Сычуаны сайн хүн гэд жүжигийн тоглохдоо энгийн одоо өөрийнхөө хоолойноос их хоолойгоо нилээн суулгаад маш их өтгөн хоолойгоор хүчтэй ярьдаг аахгүй. Миний бас бусад тоглодог дөрүүдээс би шал өөр гаргадаг. Тэгээд дуу хоолойны хувьд бас өөрөөр ярьдаг. Тэгсэн чинь ямар ч хүч байхгүй. Юу нөгөө өтгөн өнгө гарахгүй. Тэгээд тэр надад ингээд жоохон ингээд цочрол өгөөд тэгээд би ер нь л би хоолойгоо үзүүлэх болохгүй юм байна. Хоолойгоо үзүүлээ. Тэгээ хоолойгоо амьлагт очиод үзүүлсэн чинь юмч. Үгүй чи одоо яадаг хөөхөд урлагийн хүн байж чи. Чиний надуу хоолой чинь жүжигчин хүнд ямар чухал вэ? Маш муу байна. Чи шууд эмнэлэг твтэх болсон байна гэдгсэн байхгүй. Тэгээд би тэрнээс ер нь бол маш их юм нөгөө айц хүс авсан. Одоо тэгээд тэр чинь ингээд тэгээд надад шууд эмнэлэгт бичих хэвтэх бичиж хийж өгөөл. Тэгэл нөгөө жүжиг мүжиг тоглохоосоо хүртэл айгаал. Тэг ямар ч юм ярьж болохгүй, дуу хоолой, хэл ярианы дэглэн байр, имчилгээ хийлэг, эрчим тэмчилгээнд ор, имчилгээнд твтгэхдээ чи хүнтэй хамт твтэж болохгүй. Яг тусгаарлагдаад
ганцаархан амжилт дэвтэх хэрэгтэй. Тэгээ хэл ярианы дэглэм барихаас гадна чи хөгжимч сонсож болохгүй гэсэн. Ямар нэгэн хөгжимч сонсож болохгүй. Яа тэгэхээр энэ хоолоо одоо энэ сваскийн хоолооны энэ яг энэ хавийн эргэтэн чи ерөөсө тусдаа өөрөө юм мэдрэмжтэй эргэтэн байт юм байна шүү дээ. Тэгээ чанга хөгжим юм яриаггүй ингээд дэглэм барьсан ч гэсэн чанга хөгжим дуу ингээд чимээ шугантай газар байхаар ингээд одоо ингээд өөрөө ингээд ажиллаад идэх юм байна л да. Өөрөө ингээд хөвчин ажиллаад идэх. Тэгэхээр тэр нөгөө нэг эмчилгээнд маань сөргөөр нөлөөлнө. Тэгээд эмчилгээ хийлгэхдээ болохоор маш их тайван чимээ шуугаангүй юм орчинд тусгаарлагдаж ганцаараа тэгээд юм бяцлахах маягаар эмчилгээ гэж аахгүй. Тэгээ эмнэлэгт твтгээд очисон чинь нэг ортоор байхгүй. Тэгээ хоёр орны мөнгө төлөөд эмнэлэгт ганцаараа тусгаарлагдаж шивтсэн. Тэг яг тэр үедээ шууд твтгсэн чинь миний ингээд ажил маш их байсан учраас бас шууд твтэж чадаагүй бас 10-аас 14 хоногийн хугацаанд эмнэлэг твтгээ хаашлуулад тэгээд юм нөгөө хоолойны урьдчилан сэргийлэх тосон эмчилгээнд орсон. Тэр хугацаанд тоглолтод орж байгаа учраас тэгээ юу ч юм ярьж болохгүй гэсэн байхад би чи ажиллаа хийгээд тоглолтод ороод яваад байгаа байхгүй. Тэгтэл сөргөөр нөлөөс нь юу гэхээр яг нөгөө жүжигнээ тоглосны дараа болохоор тэр чинь тэгж хүчтэй ярьж байгаа юм чинь. Ингийн амьдрал дээр ч ярихгүй гэдэг хаад тий. Тийш бүр тайзны яриагаар тэг хүчтэй ярьж байгаа чинь. Хоолоонд маань цус харуулт өгөөд. Тэгээд ингээ бүр ингээ амар өнгөнд бүр ингээ амар улаан хүрэн хар хүрэн чих юм уу. Тэг ингээ нөгөө хавдаад судсан тэлцэн байсан тийм хоолоон дээр чинь ингээ тоглолтод орчингууд ингээ хүчээр ингээ ячиж байгаа хгүй. Тэгэнгүүт цус харуулт өгөө. Тэгээд тэр мөнгөндөө би бүр нэлээд сэтгэлээр унсан. Тэгээд одоо би ингээд тэрний хоолойч улам сөөгөөд улам харж гнаад яг л нэг юм архичин тамхич авгаа шиг юм болсон. Тэндээ би ингээд би чи ингээд жүжигч юм дэ юу нөгөө сайхан бүсгүйн дүрд тоглох ийм хоолойтой болчих юм бол тэгэл нэг юм архичин тамхичин хөөхөн шиг л болно шүү дээ. За тэгээд дуулж чадахгүй. Манай соёл урлагийн сургуулийн төгсөлтөд 20 жилийн яваас болсон байхгүй. Тэгээ 20 жилийн маань болоод бид нар ойлоо зориулаад нэг дуу бичүүлсэн байхгүй ангаараа. Тэгээд тэр дууг бичүүлэхэд би нэг 2-3хан мөр дуу дуулах гэж. Яста үгээс нь тэр нэг хоолойгоо өвдсөн байгаагаа мэдэхгүй. Би жоохон ханиадтай байгаа шүү гэж дуулах гал гүрээгээл. Тэгээд бүр үнэхээр хэцүү байсан чинь манай ангийнхан үгүй автгаа чи манай анги хамгийн одоо гайгүй ганц дуучна гэдэг шиг. Тэгээд би чи ингэхээр чи бусны яах юм бэ гэж загнуулаад нөгөө манай Дакота загнуулаад Нагийн студид ирчихсэн байсан. Тэгээд үгүй би хоолоо өвдчихэд биш ханиад хүрчээд ингээд байгаамаа гэдгсэн. Үгүй тэгсэн ч гэсэндээ бүр арайд эндүү байж тээ гэл. Тэгэл бүр гайхал исэн чи юу тийм учиртай байсан байлаа. Тэгээ би дуулж чадхаа болоод хэл ярианы дэглэмд ороод ингээм муухай дайрагчин тамхичин ингээд хүн шиг юм паржигнсан тийм сөөнг тийм юм хоолойтой болчвол яана гэдэг нь миний хувьд нөгөө сэтгхүүн драма одоо трама болсон байхгүй нөгөө ер нь бол эмзэг сэдв болсон. Тэгээд би өөрийгөө ямар муухай өөртөө хайргүй явсан юм бэ. 5 сар тэгээ өвдөх би эмчэд очиод үзүүлээд нэг мөсөн ингээд сайн эмчилгээ хийлгэхгүй яаваа. За тэгээд тэрнээс хойш дутуу эмчилж явж байгаад хөдөө гадаа ингээд ер нь ингээд одоо хөдөө гадаанаас ирээд ажил төрөл өдөр шөнөгөө шөнийн цагаар ингээд кино зурагтаа яваад өглөө нь шууд ажил руугаа яваад ажлаа тараад кино зургантаа яваад ингэсээр хагаад би кино зураг дуусгасан. Тэгээд эн чинь нойр хоолгүй яваад тахлаар тэгээд шөнийн 3-4 цагт 5 цагт маг хүртэл хоол идэнэ. Зураг дуусчаад хоолоо идээл хоол ирсэн байсан ч гэсэндээ яг тэр авж байгаа сценэ дуусчаад авна гэж хүлээгээл тэгээл хөрсөн халуун ямар ч хамаагүй тостой өөхтэй хоол идээл. Тэгээ ер нь ямар муухай ингээд дураараа ингээд өөртөө хайргүй явсан юм бэ. Өөрөөсөө илүү би ажил мэргэжлээ хайрлсан байхгүй. Өөрийнхөө зорилгыг илүү эрхэм тавьсан байхгүй. Өөрөөсөө илүү тэгээл одоо тийм хоолоо эрүүл мэндээ ерөөсөө хайсан байж дээрээс нь одоо дүр тоглож ингээл таргалч чинь тэгээл дурчин бицгээл тийм амархан юм бодоол тий. За тэгээл нойр хоолгүй яваал тэр тархлаа. Бусад бүх юмыг би өөрийгөө хайцсан байсан. Да өөртөө ингээд готрох, өөртөө гомдох ч гэдэм үү. Тэгээ одоо энэ хоолойг ингээд эмчилгээ хийлгээд зүгээр болох болов ч гэдэм. Тэнгүүд эмч юу гэж хэлсэн бэхлээр таны хоолойг бол ингээд энэ 7 хоног эмнэлэгт тавьсан. Ингээд бол идэхгүй. Энд бол эмнэлэгт бол ингээд 7 хоног эрчим тэмчилгээ хийгээд эмнэлгээс гараадаа дахиад 1 сарын дэглэм барина. Тэгээд 1 сарын дэглэмээ барьж эмчилгээг үргэлжлүүлнэ. Тэрний дараа дахиад үзүүлнэ. Дахиад эмчилгээ үргэлжлэх үү яах вэ гэдэг бид нар тэр үед шийднэ гэсэн. За энэ бол миний хувьд ингээд аимшигтай мэдрэмж байсан. Тэгээд
эмнэлэгт эвтээд одоо би эмнэлгээс гараад 1 сар гэртээ эвтэн гэдгсэн чи бас ажил хийхгүй гэртээ эвтэн. За хоолоо идэ тэгээд дахиад бүр тархалаад сэтгэлээр унаад бүр ингээд харчаа алдах юм байна гэд. Би яагаад гэдгийг өөрөө өөртөө л ярьсан нэг тийм цаг хугацаасан байхгүй эмнэлэгтэй. Тэгээд би сайн өмнө нь нөгөө хүн ямар ч хүмүүс орох юм бэлээ. Тэгээ одоо нүцгэн шалтан зураг сошиалд тавиал яшиг гэж бодож исэн хүн чинь би тэр мэрийг зүгээр марцсан. Би өөртөө хайргүй байсан байна. Эцэгхээс заяасан энэ сайхан би зүгээр л одоо ингэж ашиглаж байсан байна. Өөрийнхөө зорилгын төлөө, уран бүтээлийн төлөө ч юм уу мэдэхгүй ингэж ашиглаж байсан байна. Одоо би өөрийгөө хайрлах цаг болцсон юм байна. Тэгээд би шууд зориглол шавнд ороод яваад гисэн. Тэгээд шавнд орсондоо би өнөөдөр маш их баяртай байна. Би энэ шавнд өөрийгөө ялан дийлэх гэж, өөрийгөө эргэж олох гэж, өөрийгөө эргэж хайрлах гэж орсон. Би тэгж чадсан. Би зорилгодоо хүрч чадсан учраас маш баяртай. Нөгөө тэр хэсэг хугацаанд авсан тэр трама, тэр мэдрэмж ямар амар байсан. Одоо би баг үгээр хэлэхэд хэцүү. Тэгээд энэ шавнд ороход эхлээд дасгалын ихэд маш хэцүү байсан. Мэдээж хэрэг ингээ хамар хоолой нэвчдээс учраас шатаар ханаад өрсөн 2-3 алхахад л амьсгаадаад яадаг үлээ. Тэгээ би 30 та охтуудтай тийм асуудалтай байхдаа орсон. Тэгээд өрсөлдсөн. Гэтэ би өрсөлдөхдөө бол яг эднэртэй өрсөлдөж би ялагч болно гэж би хизээч бодоагүй. Яа тэгэхээр хэрвээ тэгж бодох юм бол 30 та охин 40 гарсан бүсгүй 40-д одоо 10 хэд насны зөрүүтэй хоёр хүний хооронд одоо тэр бодисын солилтоо тэр цусны эргэлт тэр хурд хүч тэгээд эрүүл мэндийн асуудлыг үздэй харьцуулахаар би хизээч тэднийг гүйцэхгүй байхгүй юу. Тэгэхээр хүн ер нь ингээд хэн нэгэнтэй өрсөлдөөд ч юм уу хүн яриад эхлэхээр угаасаа хүний алддаг хийж биш болдог харчаагүй зандаа дээлддэг байхгүй юу. Тийм болохоор би тийм занд бол амар дуургүй. Тэгэхээр би энэ шавнд ороод хамгийн том өрсөлдөгч чинь атган цэцгээ чи өөрөө шүү гэж өөртөө хэлсэн. Би өөрөө өөртөө л өрсөлдсөн. Хин нэг бусдын нь бол би нөгөө өрсөлдөгч биш гэдэг нь нөгөө тийм дорд үзээд юм уу доогуур харж өөрийгөө илүүд үзсэндээ бол биш. Миний хувьд бол хамгийн юм хүнд хэцүү цаг үедээ би яг энэ шавнд орох зориг гаргаа тий. Тэгээд төсвөр төвчээр хатуужил, хүмүүжил, сахилга гот юу гэдэг. Энэ шавнд орж байгаа энэ эрүүл мэндийн асуудалтай байх энэ үед маань энэ эрүүл мэндийн тий зорилготой энэ шоуны санал ирсэн нь ямар аз вэ? Энийг л би өөртөө ашиглах хэрэгтэй. Энэ дээр л би дөрөөлөд цоо эрүүл болоод эргэж би өөрийгөө олж аваад эндээс гарах хэрэгтэй гэдэг би зорилго тавьсан. Тэгээд би чадсан. Маш их баяртай. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зуур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Тэ үнэхээр бахархмаар энэ бол нэрнгээсээ бүр одоо бүх үзэгчдийнхаа өмнөөс манай Soul Lab-ыг чинь дандаа ийм одоо бүсгүйчүүд, ээжүүд үздэг. Тэгээ тэр олон одоо эмэгтэйчүүдэд үлгэр жишээ, урам зориг болсон одоо ийм гоё ялагчтай. Хамгийн гол нь бол ялагч гэдэг чинь одоо таны өөрийнхөө хувьд өөрийгөө ялсан ялагч. Тэгээд энэ ялтаараа бусдын сэтгэл зүйд, бусдын байгаа байдалд гэрэл асаасан ийм гоё ялалт болсон. Тэгээд энэ гоё үйл явдлын дөнгөж шинэхэн халуун дээр би бас ярилцаа сууж байгаа. Үнэхээр баяртай байна. Дахиад энэ бүх хүмүүсийнхаа үзэгчдийнхаа өмнөөс танд бас баяр хүргэе нэрээ. Тэгээ ингээд ийм гоё шин эхлэл, шин эргэлт тэ ингээд ийм шин итгэл байгаа нас айгу гоё санагдаж байна л да. Баярлалаа. Баярлалаа. Тэр одоо яг эрүүл мэндийн хувьд сэтгэл дагаад ингээд хямардаг, бие суул байхлаар дагаад сэтгэлч гэсэндээ суул байдаг тий. Тэгээд энэ тэр сэтгэл эмзэглэмээр өөрлөгөө өнгөсөн тэр байх хугацаанд ингээд
бараг л ингээл энэ тухайн асуудлыг бодохоор ингээл трама болсон гэж ярьж штэ. Тэгэхээр ер нь яг шинжилгороосоо бас асуухад трама гэж ер нь яг юуг хэлдэг юм. Энэ бол ингээ бидний дунд айгуу тийм нийтлэг үг бас байна тийм ээ. Би одоо юу гэдэг юм. Жишээ нь одоо би болохоор өөрийнхөө би ингээ уцаар ярихаас жоохон травматдаг ч юм уу те. Би хүнтэй уцаар ярих дурггүй гэд ингээд хамт ажилтдаг хүмүүстэй хэлдэг. Бичиж байгаарай над руу бүр яралтай бол залгаарай ч юм уу те. Ингээд ер нь гих мэтчлэн ярианууд бидний дунд өрдөндөг шүү дээ. Тэгэхээр яг шинжлэх ухааны үүднээсээ травмаг тийм юмыг травма гинэ гэж юу гэж тодорхойлдгийг. Тэгээд энэ тийм яг ямар одоо нөхцөл байдлаас травма урган гардгийг. Яаж энэ бол яг миний хувьд травма болчихлоо шүү гэдэг тэр зүйлийг бид яаж таних юм? Ер нь бол травма гэдгийг Монгол утгаараа бол сэтгэл зүйн зочрол, сэтгэл зүйн гэмтэл, шарах гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр яг ямар процесс явагдаад байна гэхээр хүний нөгөө сэтгэл зүйд аюул тулгараад, аюул гэсэн тохио үүсэнгүүт хүн өөрөө сэтгэл зүй бие махбодын түүнийг даван туулах нөөцгүй, боломжгүй болоод ирэнгүүт юм хамгаалах механизм явагдаад байгаа гэсэн үг. Тэгээд нэг хэсэндээ одоо ямар ч орчин нөхцөл хүчирхийлэл байж болно, давтамжтай нэгэн хэвийн стресс төлсөн орчин нөхцөл байж болно. Үл хайхрах одоо дарамт шахалт, сэтгэл санааны гинтийн одоо нөгөө уй гашуу, гинтийн цочрлууд, гинт хүчтэй өвдөх, гинт мэс засал, гинтийн одоо нөгөө таагүй үйл явдлууд өөрөө яах нь хүн тийм сэтгэл зүйн цочрлыг үүсгэждэг. Тэгээд хамгийн гол нь өөрөө одоо жишээ нь энгийн мэт боловч тэр зарим нэг хүнд траума болохгүй. Хараад сонсоо те хүн болгоны нөгөө тохиолдох үйл явдлаасаа шалтгаалдаг гэсэн. Тэр хүний өөрийн сэтгэл зүйн онцлог болон тэр хүнд нөлөөлж байгаа мөн тэр хүний даван туулах тэр сэтгэлийн тэнхээ хатч гэдэг юм уу тийм зүйлээс шалтгаалаад нөгөө асуудлууд хүн болгонд өөрөөр үүсээд траума болно гэсэн. Тэгээ энийг бол яг одоо хүн зарим нь өөрснөө мэддэггүй, зарим нь мэдээд энтэйг ажиллаад идэг. Тэгэхээр яагаад надад энэ үйл явдал траума болсон бэ гэдгийг яаж таних вэ гэхээр тухайн үйл явдлыг санахад таагүй мэдрэмж төрдөг гэсэн. Тухайн үйл явдал өөрөө яг давтагдаад, бодогдоод дахиад тэр мэдрэмж тархинд одоо бий болж тэр процесс үүсээд байгаатай холбоотойгоор хүнд траума үүснэ. Тэгээд ингээ хөнгөнч байж болно, хүндч байж болно. Зарим хүмүүс бол өөрийнхөө траумаг мэддэг. Би яг л ийм үйл явдлаас болоод одоо саяны кейс дээр ийм эрүүл мэндийн гинтийн таагүй нөхцөл байдал надад ийм траума болчлоо гэд. Тэгвэл ингээд илүү нөгөө урт хугацаанд үргэлжилсэн магадгүй хүүхэд насны ингээ удаан хугацааны стресс төлсөн орчин нөхцөл, удаан хугацааны хүчирхийлэл, аль эсвэл гинтийн уй гашуу ч юм уу энийг хүн өөрөө мэдэхгүй байх тохиолдлууд байдаг. Гэтэл яг нөгөө танил орчин нөхцөл үүсээд нөгөө стресс төссөн одоо таны кейс дээр бол уянгаагийнх бол утастай холбоотой магадгүй удаа дараа стресс төссөн юм дуудлага ирж ирснээс болоод энэ траума үүсгэсэн. Энэ нь өөрийгөө нөгөө энийг мэддэг учраас энэ нөгөө арга хэмжээг аваад ш таагүй мэдрэмж авахаас урьдчилан сэргийлээ над руу дуудлага ирэхээр таагүй мэдрэмж төрдөг учраас аль болох бичье. Гэтэл энийг мэдэхгүй хүмүүс байдаг. Мэдэхгүй. Жишээ нь гинт ингээд нэг ялгуурлан гадуурхаад ч байгаа юм шиг хүн үл тоож харьцаад ч байгаа юм шиг мэдрэмж төрөнгөт бүр ингээд цухтаад хаяад явчмаар санагдаал гів гинт яагаад байгаа мэдэхгүй юм тухгүй мэдрэмж аваад гэтэл хүүхэд насандаа магадгүй найз нөхөд нь багш нь ч юм уу ингээд айгүй их гадуурхдаг байсан, дээрлэгдэг байсан тохиолдолд тэр тархинд өөрөө траума гэдэг мэдрэмж траума үүссэн учраас насанд хүрсэн хойно ажил дээр гараад нэг сүртэй юм болоогүй хахад ингээл ажилласаа явчмаар ч юм шиг энэ орчноос явмаар ч юм шиг цухтмаар ч юм шиг мэдрэмж төрж байна гэдэг нь энэ нөгөө траумаас сэтэрж байгаа адил төстэй орчин нөхцөл. Тэгэхээр энэ хүн энийг мэдэхгүй байна гэдэг ч өөрөө асуудалтай. Тэгэхээр траумагаа мэдээд бас ингээ онцлуулаад тэрнтэйгээ өөрөө ч ажиллах боломжтой. Мэргэжлийн тусламж авах боломжтой гэсэн үг л дээ. Тийм траума гэдэг маань тэгэхээр ерөөхдөө бол ийм өдөр тутмын амьдралын жижиг зүйлээс ч траума авч болно. Том хүчтэй цочрлууд ч гэсэн траума үүсгэх боломжтой гэсэн үг. Одоо отгаагч дээр энэ 100 траума гэдэг олон ангид кинонд хамт тоглосон. Гэтэ битэрийн дүр нөгөө нэг өөр орчинд ингээд хоорондоо нөгөө нэг холбоотой тийм харьцах тийм юу байхгүйсэн болохоор яг нэг зураг авалтанд хамт ороогүй дандаа зөрөлдөж авсаар хагаад бүтэн 8 ангийн кино. Тийм ямар хүмүүс тоглосныг мэдгүй нөгөө олон ангид кино нээлттэй үзээд энэ тоглосон юм бэ гэдэг ихний ангаар нэг харлаа. Тий хараад яг тэгж авч тэгэл зөрөлдөж авсаар хагаад зунжин кинод тоглоод тэгэл дууссан. Сая кино манаас үзэгчдэд хүрээд давхар бас одоо централ телевизээр хасаа өдрө болгон гарч байгаа. Бүх анги нь болохоор Go Plus Center дээр орцсон явж байгаа. Тэгээд отгаагчийн хувьд л энэ кино сая сүрэл анхны олон ангит кино гэж тэ. Тэгээд ер нь яг энэ киноны санал
ирэхэд танд ямар санагдсан бэ? Тэгээд яг олон ангит кино, нэг ангит киноны хувьд яг хийгдэх хугацаанаас эхлээл мэдээж ялгаатай зүйл байгаа. Гэтэ яг жүжиглэлт ур чадвар талаасаа танд хамгийн ялгаатай өөр санагдсан шин байсан зүйл нь юу байсан? Ер нь киноныхоо тухай та эхний ангиудаа ч юм уу үзээд дэлгэцэнд гарсны дараа танд ямар санагдсан бэ? Энэ кино нийгэмд ер нь яаж нөлөөлнө гэж та бодож байна? За, кино маань анх 6 сард надад санал тавьсан. Тэгээ би зохиолоо уншичаад надад таалагдсан. Яагаад гэвэл тийм өөрөө ч зохиол байсан байхгүй. Би өмнө нь би нөгөө айлт телевиз дээр гарч илаа та хятадын нэг олон ангитай кино, цоврал кино, гэмт хэргийн тухай. Тэгээ тэр кино юм сэтэрхүүн драм байсан байхгүй. Тэгээ ерөнхийдөө би бол нэг тийм бас тиймэрхүү сэтэрхүүн драм эсвэл түүхэн, эсвэл тийм educational ч юм уу тийм төрлийн кинонууд их үзэх дуртай. Нэг тийм animation юм эсвэл нэг тийм жоохон sci-fi май тиймэрхүү юмд бол нэг жоохон сонирн байдаг. Тийм нэг тийм сонио санагдаад байдیں۔ Тэгээд зохиолоо уншаад надад зүгээр ингээд ерөөсөө шууд л тийм зүйл буусан. За энэ киног хэрвээ яг ингээд хийж чадвал тэг яг ингээд миний уншаад, миний харж мэдэрж байгаагаар хийж чадах юм бол энэ их сонирхолтой гоё кино болох юм байна. Энд ерөөсөө хийц маш чухал юм байна. Ямар хүн найруулах юм те, оператор зураглаач ямар хүн байх юм. Энэ дээр тоглолт их чухал юм байна. Жүжигчдийн тоглолт их чухал юм байна гэдэг юугаад би авсан. Яа тэгэхээр тэн дээр нэг юм ямар нэг тийм хошин тоглолт ерөөсөө байж боломгүй баггүй. Ерөөсөө тэгэхээр ямар уран бүтээлийг ямар төрөл жанраар хийх гэж байгаас шалтгаалаад жүжигчтэй маш зөв сонгох хэрэгтэй. Тэгээ хэрвээ ямар нэгэн буруу жүжигчин одоо өөр жанрын жүжигч байгаа шүү дээ. Сонгочих юм бол тэгээ тэр уран бүтээл ингээд ялагдана шүү дээ. Багийн ажил нэг хүнээр нь ялагдах боломжтой байхгүй юу? Тэгэд би найруулагч продюсер хоёртойгоо уулзаад өөрийнхөө одоо санаануудыг бол хэлсэн. За надад ингэж санагдлаа. Их сонирхолтой зохиол байна. Хийц маш чухал байна. Жүжигчд кастингийн сонголт бол бүр маш чухал. Тэгээд хэдэнэс хэдээ уртл явагдах юм. Мэдээж хэрэг төлөвлөгөө тэгээд гол хамтран тоглох жүжигчин маань хин. Одоо гих мэтчлийн юмнуудыг сонгосон. Яа тэгэхээр би ч өөрөө драмын хүн шүү дээ. Тэгэхээр драмын хүн маань миний өөрийн нэг тоглолтын маниар, жүжигчний ажил одоо аргачлал гэж байгаа шүү дээ. Техник одоо тий систем одоо юу гэдэг. Тэгэнгүүт өөр төрлийн техник, тийм өөр төрлийн тоглолттой хүнтэй ингээд партнерлоод ингээд ийм жүжиг кино тоглох юм бол бид хоёрын тоглолт хэрэлдээд тэгээд бас ингээд юм болж өгөхгүй байхгүй юу. Үзэгч одоо нэгсэндээ бид нар ингээд гурил зурх гад байдаг те нэгдүгээр гурил хоёрдугаар гурил хоёрыг ингээд зуурчаад холихлоор ингээд өнгөөрөө ялгаад байдаг штэ. Тийм л юм болно гэсэн үг байхгүй юу. Гэтэл тэр чинь яг л нэг л өнгөтэй нэг л одоо дээд гурилыг зурцсан юм шиг л ингэж юм уу те. Эсвэл яг дан хоёрдугаар гурил зурцсан юм шиг нэг л хэвийн нэг л өнгөтэй багц харагдах хэрэгтэй штэ. Тэгэхээр гих мэтчлэн за тэгээд тэр жанр хамгийн гол юмнуудыг тэр одоо оператор, найруулагчийн тэр сценографи, тэр тавилтууд ямар чухал байх вэ жишээлбэл за тэгээ кастинг тэг олон юм ярьсан мэргэжлийн талаас яриад суусан чи их тажгүй санагдсан шүү надаа. Тэг санаа оноо нийлж гин. Тэгээд би за энэ залуучуудаа би ер нь ажиллаж болох юм байна гэж бодсон. Их тажгүй ажил хэрэг санагдсан надаа. Тэгэл за окей гэд. Тэгээд найруулагчийн зүгээс над нэг л юм згсэн. За таны одоо ур чадвар ийм тийм юм бид нар бол эргэлзэхгүй. Нэг л юм дээр та анхаарай. Орхицын юу гараад ирэх вэ? Бид нар зүгээр тэгжэл болгоомжилж байна. Бусдаар бол таны тоглолт ур чадварт бол бид нар эргэлзэхгүй байна гэсэн. Тэгээд ойлголоо гэд явсан. Тэгэл би одоо дүр дээр ажиллагаа маа зураг авдаг лэгөө ч гэсэн эхэлчихэж байгаа байхгүй. За орхитс дээр би 17 жилийн өмнө тоглосон байсан. Нэгдүгээрт би залуу байсан, хоёрдугаарт би их туранхай байсан. Адилхан зүйлний өглөөрээ 17 жилийн дараа дахиад нэг ээжийн дүр тоглож ирсэн. За ээжийн дүр нэг нь болохоор хотын ээж, нөгөөх нь бол хөдөөний ээж байсан, тий. Тэнгүүд нэг нь бол олон хүүхэдтэй ээжсэн, нэг нь нэг хүүхэдтэй ээжсэн. Ганц хүүхэдтэй, тэр нь бол өвчтэй. Нэрвэл бас драма кинон дэр.
За ийм ээж ямар ээж байж болох вэ гэдэг талаасаа би бодсон. Тэгэхээр би ер нь орхицоос ялгаатай байх талтай энэ кинонд энэ ээж дээр би жин нэмж болох юм байна. Нэгдүгээр асуудал бол жин нэмэх. Тэгэхээр би дүрдээ одоо ажиллах миний эхний бэлтгэл ажил бол зураг авалт хэдэн сарын хугацаанд жин нэмэх асуудал. Тэгээ ер нь би өөрөө нэлээд жин нэмээд нэмсэн байсан л та тэгээд өөртөө нэг юм анализ хийгээ явуулсан юм бэ. Би чинь юу яаж таргалт юм наа? Би таргалвал нэг иймэрхүү болох юм байна. Иймэрхүү галбартай таргалт юм байна. Эсвэл одоо тий өөхлөлт нэг идэт айны байхад би чинь иймэрхүү одоо цэллүүд гарч ирд юм. Мэдхгүй би өөртөө анализ хийгээл за тэгж байгаа турнаа гэл намраас ажил орохоор турнаа гэд нөгөө 100 болж явах чинь бид нар чи аялал зугаадаг эхэлдэг штэ. Тэр үед чинь их турн мурн гэл ингээд хахаар дими санагдаа. Би чи өөрөө айраг цагаан дуртай хөдөө гадаа явах дуртай юм чинь намраас олноо гэж тэгжсэн аа. За ер нь энэ 100 одоо би аавын нутагч явна, хөдөө гадаа гар их явна. Тийм дүр дээр би орхицсан ээжээс ялгаатай нь бол эхний ээлжинд гадаад фактор харагдах талаас л жин юм. Тэгээд ерөөсөө бүр шууд тэрч хэрэн сул тавьсан өөрийгөө. За энэ бол миний дүр дээр ажиллах эхний бэлтгэл байсан. За ингээд кино зураг авалт эхэлсэн. Тэгээд түрүүний хэлснээртэй өдөр шөнөгөө ингээд хамаа намаагүй цаг наргүй хоол идэх нойр хоолгүй явах ч гэдэг юм уу. За тэгээд энэ дүрийн ээжийн гол онцлог нь бол ерөөсөө л хүүгийнхаа төлөө амьдралаа зориулж байгаа, хүүгийн төлөө бүхнээ зориулж байгаа, хүүгийнхээ төлөө биеийн үнэлэгч хүртэл аваад ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр ээжийн сэтгэл зүй бол хүүхийн төлөө бүхнийг хийхэд ер нь бэлэн тийм ээж байгаа байхгүй. Тэгээд характерын хувьд өмнөх дөрүүдээс ямар ялгаатай байж болох вэ гэдэг дээр хамгийн гол нь энэ дүрийн характер мөн чанарыг гаргахад зохиолоо нэгдүгээр уншиж зохиол дээр маш сайн ажиллах хэрэгтэй байхгүй. Зохиол дээрээс л бүх юм хайж олно. Тэгээд би өөрөө олж олох юм бол дүрийн гадаад фактор талаас олж болох боломжтой юм аа. Жин нэмэлтээр бол гарсан. За тэгээ мэдээж хэрэг гол юм а зохиол дотроос олоод ирэхээр аяанда одоо тэр дүрийн хилэмж, үйлдэл, хөдөлгөөн, харцад юу гэдэг бүх юм ингээд тоглолтын дээр бол харагдаж байгаа. Тэгээд ер нь бол драма тодорхой хэмжээний драматай л хүн баггүй бас хүүгээ алдчих вэ. Тэ чинь олон жилийн өмнө хүү ганц газар дээрх ганц хүн ингээд тэрэгцэр дээр суудсан. Тэгэхээр тэр хүн чинь хүүгээ эмчлэхийн тулд эрүүл сарвал байхын тулд илүү наслуулахын тулд бүх юм хийж штэ тий. Гол дүрийн ардах тий. Ээжийн дүр гэдэг бол бас дүрийг гол дүрийг тодорхойлж өгөх маш тийм чухал дүр байсан. Тэгээд өөрийнхөө хэмжээнд ер нь бол гайгүй ажилласан. Тэгээд ямар ч хэлсэн нөгөө тэр үед чинь бас нөгөө хоолоо молоо өөтцөн л явж исэн шүү дээ. Тэргээ бас мэдэхгүй л бас ингэж л явсан. Ой тэгээд яг хөө дэлгэсний уран бүтээлд бол нэг ялгаатай тал нь бид нар чинь нөгөө намд оронгоор ярина. Юу зүүдэг учраас. Тэгэхээр нөгөө чанга манга ярих болохоор хоолоо нэг арай гайгүй ачааллыг бол арай багаар авч ирсэн байх магадлалтай. Тэгээ ер нь бол том ажлын ард гарсан. Тэгээ энэ драма кино бол би нээлтийг 2 анги үзсэн. Үлдсэн анги нь бол үнэхээр цаг байгаагүй үзээгүй. Харин би бас үзэж амжаагүй л нэстэ нээлтэн дээрэл 2 анги нь үзсэн. Тэгээ манай кинон дээр чинь яг кинон дээр маань гарч байгаа гол дүрүүд бүгдээрээ драматай. Тэгээ тийм болохоор энэ киноны нэр бас юм. Тэг үзээд дуусны дараа үзэгчд бас киноноос травматгаар зарим нэг тийм хүнд сценүүд бас одоо байгаа гэх юм уу. Тэгээд донтолттой ч байдаг юм уу. Тэг ингээл янз бүрийн асуудлуудтай. Тэдгээр асуудлууд нь яг таны түрүүний хэлснээр ер нь ихэнх нь гинтийн цочрлоос улбаатай. Тийм одоо травманууд. Тэгээ тэр травмаг мартахын тулд ч юм уу тэрнээс ангижрахын тулд бүгд ямар нэгэн одоо тийм өөр ингэсэн. Гэтэ тэр нэг үгүй тийм хэцүү арга барилаар ингээд туулж давж явж байгаа тийм хүмүүс байгаад байгаа юм л да. Хүн ер нь травмагаа даван туулахын төлөө явдаг байна те. Би ч гэсэн сая ингээд хоолоо өвдөхөд баг травматж байгаа байхгүй яана. Би одоо ингээд юу жүжигчнийхээ ажлыг хийж чадахгүй хэмжээнд төрчгүүдээ гэж тий. Тэгээ би ингээд ярихад миний хоолоо тасалтна гэдэг чинь хүчгүүтэй чи амар эмзэг сэдв байхгүй юу? Миний ирээдүй, миний амьдрал, миний уран бүтээл ингээд баг зогсох юм шиг амар юм шок авч байгаа байхгүй юу? Тэгэл би чинь зүгээр өвчин зовлон
Тэгээ өвчтэй зовлонтой гэж ер нь тийм биз дээ. Эмхүү эмнэлэг твтэд өвчтэй зовлонтой тэрэгэнцэртэй байсан ч гэсэн тэрнтэй тэмцчиж тэргээ өөрийгөө ялан дийлдэг. Тэгэл би хамаагүй би л өөрийгөө л ялан дийлэх ёстой гэл зориглол орсон. Тэгэл зорилгоо биелүүлж чадсан. Трамагаа би давж туулсан байгаа байхгүй тий. Тэрөө өмнөх нөгөө юун дээр асуултаас нөгөө үргэлжлүүлэхэд та түрүүнд хэлсэн шүү дээ нөгөө трамагаа хүн өөрөө ч онцлоод мэдэж болдог. Мэргэжлийн сэтгэл зүйчдээр ч бас очиж болдог гэдтэй. Тэнгуут одоо яаж тэрийг яг онцлох юм гэдэг зүйл байна. Тэгээд түрүүний саяны бас яг утгаа өгч хэлдгэр те трама гэдэг зүйл дандаа бас муу байгаад байдаггүй. Тэгээс хүнийг хурцлж өгдөг бас байгаа. Тэр травмагаас үүдээд хүн дээшээ ахих бас гიშгээд дээр нь гарах тийм бас боломж бас байгаа дээ тий. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэддэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг нь хүсэл тэмүүлдэг нь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Тэгэхээр трама ч өөрөө нэг талаасаа нөгөө туршлага гэсэн үг байхгүй юу? Тэгээд трама болгон сул талтай биш. Бас хүнд нөгөө давуу тал нөөц боломжийг олгож болно. Хамгийн энгийн жишээ гэхэд те нөгөө сул дорой одоо гадуурхагдсан ч юм ийм таагүй мэдрэмж авсан хүн би хүчтэй байх ёстой юм байна. Би илүү хичээх ёстой юм байна гэсэн ийм орчин нөхцөлийг дахиж мэдрэхгүй тулд илүү их дайчилж өөрийгөө одоо хөгжүүлээд нөгөө трама нь өөрөө тэр хүнийг яах нь хөдөлгөгч хүч болгож өгсөн ийм зүйл бас байж болно. Тэгэхээр нөгөө таних нь өөрөө одоо би нэг хоёр жижигхэн арга техникээр бас үзэгчтэй ч гэсэн зориулаад хийлгэж үзье л да. Та хоёр маань ч гэсэн ярих боломжтой бол хийж болно, ярих боломжгүй бол ингээд дотроо бодоод явж болно. За хамгийн энгийн асуулт гэвэл за бүгдээрээ ингээд өөрснийхөө давуу талуудыг бодоорой. За би бол ийм давуу талтай гэх тээ. За тэгэнгүүт дараагийн үе шат нь өөрөө миний энэ давуу талуудаас хүн энэ талыг нь олж хараасай. Намайг ингэж яриасай, намайг ингэж үнэлээсэй гэж байгаа нэг талаа, нэг зан чанар ч юм уу, нэг онцлогоо бодъё, тий? За жишээ нь хүмүүс намайг ийм гэж хараасай, ийм хүчтэй гэж хараасай, ийм мундаг гэж хараасай ч гэдэг юм ингэж бодож байна. За тэгэнгүүт энэ ингэж үнэлээсэй, ингэж яриасай гэснийх нь эсрэг талыг бодоод үзээрэй. Эсрэг тал. Хүчтэй байх, одоо мундаг байх гэсний сул тал нь биш нөгөө эсрэг тал нь сул дорой байх, хинч биш байх гэсэн нэг ийм асуудал үүсэж байна тийм үү? Энэ бол таны трама гэсэн үг. Тэгэхээр сул дорой гэсэн мэдрэмжийг мэдэрсэн. Сул дорой гэсэн мэдрэмжийг хэн нэгэн түнд мэдрүүлсэн учраас тэрийг тэр мэдрэмжийг давтаж мэдрэхгүй тулд илүү их хүчтэй байх гэж, илүү хүнд хүчтэй гэдгээ баталж харуулах гэж хүн өөрөө тэгж ухамсаргүйгээр болон ухамсартайгаар ажилладаг гэсэн үг. За дараагийн нэг энгийн арга нь бид нар ингээ хүмүүс донд ингээ харилцаанд орохдоо ч юм уу хэн нэгэнтэй харилцахдаа хэн нэгний ямар нэгэн сөрөг тал ч юм уу сул тал таалагддаг. Жишээ нь те энэ одоо амир хүнийг ялгаж харцдаг. Энэ өстө хүнийг одоо ингэдэг ч гэдэг юм уу те. Ингээд тэр хүний таалагдахгүй байгаа нэг зан чанар тэр надад хараад тухгүй мэдрэмж төрүүлж байгаа гэдэг маань энэ миний травматай тал гэсэн үг. Чи өөрөө хин нэгэнд магадгүй те шудраг бус ханддаг, шудраг бус хандуулж исэн юм травма чамд байдаг гэсэн үг. Худлаа ярьдаг, хов зөөдөг бол энэ чамд байгаа. Чи энийг дарддаг гэсэн үг. Тэгэхээр нэг талаасаа энэ нь мэдэрсэн травма нэж болно. Өөрийнх нь бас сул тал буюу яг тэр травмаг травмагийн хамгийн гол онцлог нь өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжийг бусдад мэдрүүлэх гэдэг байхгүй. Хамгийн сонирхолтой нь одоо жишээ нь хүүхдүүд дээр авах тий ээж аваасаа ингээд загнуулж исэн, зэмлүүлж исэн, шийтгүүлж исэн ямар нэгэн юм асгачингууд загнадаг бол нөгөө мэдрэмжийг бид нар хүүхдэд мэдрүүлэх гэдэг. Шууд ухамсаргүйгээр хүүхэд яг асгасан бол чи асгачлаа штэ чи энийг арчаач гэж загнадаг. Хин нэгэн сул дорой мэдрэмж төрүүлэнгүүт чи өстө юу ч чадахгүй юу ч яахгүй гэд нөгөө өөрийнхөө мэдэрч исэн мэдрэмжийг хүнд мэдрүүлэх гэдэг юм онцлогтой гэсэн. Тэгэхээр яах нь бидний энэ одоо сэтгэл зүйн асуудал гэдэг чинь өөрөө биднэрт удирдуулахгүйгээр захирагдахгүйгээр бидний нөгөө нэг ухамсаргүйд хадгалагдчихэдэг учраас тэр ухамсарт ингэж санаандгүй байдлаар зан харилцаа, шийдвэр гаргалт, амьдралын бүхэл талбарт нөлөөлөд идэг. Энийг мэдчин гэдэг маань өөрөө энэний хүчийг бууруулж өгдөг.
Тэгэхээр мэдхийн тулд саяны хоёр аргаар мэдэж болж байна. Яагаад надад ийм өсөдөл үүссэн байж болох вэ? Энтэй холбоотой юм байна. Тэгвэл дараагийн удаа яг ийм мэдрэмж тавтагдах гэхээр хүүхдтэрээ гарах гэхээр за би өөрөө нөгөө трама өвд дамжиж удамшиж явдаг гэдэг чинь аахгүй. Энийг таслан зогсооё. Би яг ээжийн гаргадаг зан үлийг гаргах гэдэг. Надад хин нэгний хандчихсан таагүй мэдрэмжийг би энэ хүнд мэдрүүлэх гээд ингээд тархим нь ингэж ажиллаад байна тийм ээ. Тэгэнгүүт энийг би таслан зогсоож болчихно. За ингээд өөрөө ажиллах боломжгүй нөхцөлд тийм ээ. Мэргэжлийн тусламж хэрэгтэй нөхцөлд бид нар илүү нөгөө ийм хөнгөн ховсын техникээр ч юм уу эсвэл төсөөлийн, бяцлаглалын за бүр янз бүрийн ийм одоо бичих заслын техникүүдээр бас трауматай ажиллаж өгч болдог. Тэгэхээр энийг одоо энгийн байдлаар хийя гэвэл магадгүй хамгийн тод санаж байгаа одоо жишээ нь таны саяны кейс дээр те яг ингээд имлэгт удаан хөвтсөн өөрийгөө хайрлаагүй штэ гэсэн ийм одоо таагүй мэдрэмж үүссэн шүү дээ. Би ийм удаан хугацаанд өөрийгөө хайрлахгүй явж ингээд л өвдгөж энэ өвдөлт гэдэг чинь ямар хэцүү юм бэ гэдэг чинь тийм үү. Тэгэхээр энэ өвдөлт гэдэг чинь өөрийгөө хайрлах тохио байдаг байхгүй. Хин нэгэн та өвдөж байна гэдэг чинь тэр таагүй мэдрэмж таагүй янз бүрийн зүйл өвчнөөр гадагшилж байгаа. Та өөрийгөө хайрлаач гэсэн зүйл. Тэгэнгүүт өөрийгөө хайрлахтай холбоотой юм трама үүсчлээ тийм үү. Тэгэхээр энийг бид нар яаж эдгэх? Энийг ярингуут таны ингээ хоолой зангираа сайн улмаас тусдуулж байна гэдэг чинь трама үүссэн байгаа. Тэгэхээр энийг эдгэхийн тулд за өнгөрсөн үеийн нөгөө өөрийгөө хайрлаагүй байсан бүх процессыг таны тархинд хуралдсан байгаа гэсэн үг тийм үү. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдал төсөөллүүд дээр та жишээ нь хамгийн амар өөрийгөө хайрлаагүй нэг кейсийг ч юм уу нэг зүйлийг бодонгууд би ингээд яг нэг хэдэн насандаа одоо жишээ нь сая би тэр хүүтэн колаг уусан гэдэг чинь өөрөө амар сериосны ингээд үлдсэн шүү дээ тий. Тэр үед тий. Одоо хүүтэн юм уух хүртэл тий хүүтэн байх үедээ надад яаж ч үдэ чи яг үнэ бүр үнэхээр тийм болгоомжтой болчих жоохгүй. Одоо тэгээд угаасаа би чинь ингээ хоолоо хатахад өвдүүлчих үү дээ гэдэг болгоомжлол байнга үлдэж байгаа. Тэгэнгүүтээ заримдаа бас нэг ам сангууд яалчгүй нэг хоолоо уумаар санагдаж шүү дээ. Тэгээд нэг уучи гэдэг ингэхдээ одоо тэг вирус хоолоо уугаагүй л байгаа л та. Тэгтээ энэ хүүтэн байгаа лөө гэж байгаа лөө. Тэгэнгүүтээ биш яг үндэ мөстэй хүүтнээр уух маш дуртай хүн байхгүй. Тэгснээ мөсөх үү болох уу гэдэг чинь. За хийлэхэд ганцхан нэг м хоёрхны хийчих. Амдаа бүлийн болгож байгаа зайлгийчдэм тий ингээд нэг ер нь тийм болохгүй. Одоо нэгснээ би өөрийгөө хайрлж эхэлж байгаа байхгүй тий. Хоолоогоо хайрлж эхэлж гин өдүүлэхээс хамгаалж болгоомжилж эхэлж штэ нэг замбараагүй шууд томор мөстэй коло зайлглахгүй тий. Ер нь яг л тийм юм билээ. Тэгэхээр энийг эдгэх нэг арга нь мэдрэмжтэйгээ нүүр тулах гэсэн үг. Нөгөө мэдрэмжийг бид нар мэдрэхээс цухтаад мэдрэхгүй үгүйсгээ дараад ингээд явдаг бол тэр мэдрэмжээ мэдрэхэд цаг гаргана. Жишээ нь тэр кола уух тэр мэдрэмжээс цухтаал бүр колоноос болчлаа. Энэ бол нэг энгийн мэт боловч яах нь тэр мэдрэмжээс цухтаад байгаа гэсэн үг. Тэгэнгүүт мэдрэмжтэйгээ нүүр тулна гэдэг маань зөвхөн энэ уух идэхтэй юун дээр биш илүү бодит сэтгэл зүйн яриул те яг тухайн үеийн өөрөөгөө хайрлаагүй өөрийгөө гэмтээсэн ч юм уу таагүй мэдрэмж авсан тэр процесс дээр дахиж очино. Тэр нэг 18-тай бүсгүй ээж болно, 7 настай хүүхэдтэй ээж болно те. Тэр үеийнхээ мэдрэмжэн дээр очиод тэр үед те яг юу мэдэрчээснээ мэдэрнэ, ярина. Тэр үеэ мэдрэмж төсөөлнө. Тэгэнгүүт за ээж минь надад ингэж хэлд. Одоо яг тэр үед те одоо өөрийгөө энэний оронд би ингэж хайрлцсан болох байсан гэдэг тийм эерэг процессуудыг хийлнэ гэсэн үг. Надад багш минь ингэж хэлж байна. Ээжээсээ та тэр үед яг ямар хариултыг хүлээж ирсэн бэ? Ээж минь намайг юм асгасны төлөө загнах биш. Миний хүү арчаал болоо штэ. Арччих гэж хэлдэг байгаасаа гэдэг хариултуудыг өөртөө хэлнэ. Одоо би илүү хүчтэй болсон, илүү зоригтой болсон, илүү өөрийгөө хайрладаг болсон. Одоо тэр үеийн утгааг би хайрлж байна. Чи илүү гоёороо байгаа шүү. Илүү буцаа сайхан болсон шүү гэсэн ийм төсөөллийн, ийм тайлбар, ийм өөртөө уулзах, мэдрэмжтэйгээ уулзахад цаг гаргаад ирэхээр маш богино хугацаанд эдгэрлүүд явагддаг гэсэн үг байхгүй юу? Тийм. Харин тий яг үнэ. Яг тэгэж бодсон. Тэгэл одоо би тэгж бодчих. Би ерөөсөө өөрийгөө хайрлаагүй, эцэг эсвэс энд би ерөөсөө хайрлаагүй зүгээр өөрийнхөө дуртай хүссэн юмнуудаа хийж, зориулж, ашиглаж байсан байхгүй юу? Гамгүй ашиглаж байсан байгаа байхгүй юу? Бүр тий? Дураараа тааргалсан, дураараа эдлнөө. Яаж тааргалтай? Эндээ өгдөө. Ихтэй гайлбартай. Одоо юу гэдэг мэдэхгүй. Тэгвэл яг үндэ анхаас шоу гараад эхлэхэд би миний зураг тавихад би өөрийгөө таниагүй штэ. Би өөрийгөө тийм болсноо мэдээгүй. Би баг ингээд зураг хараад бүр хичээд ер нь бол надад бас л эвгүй мэдрэмж төрж исэн. Тэг хүн өөрийгөө ингэж хайрлахгүй байхаар
хинч болж болдог байгаа байхгүй ер нь бол. Тэгээд одоо бол би тэгж бодож байхгүй өөрийгөө тэгж орхиж өрсө болохгүй юм. Тэг өөрийгөө хайрлна гэх хүмүүс гэдэг чинь өөртөө хайртай бай. Чи өөрийгөө хайрлахгүй бол хин чамайг хайрлах юм гэхлээр тийштэй гээд өөрийгөө харилж яах гэдэг юм уу? Амин хуваа хичээсэн зан характер нь илүү их болоод идэг. А гэтэл амин хуваа хичээх өөрийгөө хайрлах хоёр чинь шал өөр байдаг байхгүй. Тэрний юм ялгааг бас аягүй сайн олж харж байхгүй. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг чинь өөртөө хайртай хүн бусдыг бас хайрладаг гэдэг чинь бас амар учиртай байдаг байхгүй. Харин тий. Дерматистээр баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab, Soul Lab-ийн маань ерөнхий ивент тэтгчээр ажилладаг гэдгийг та хэд маань сайн мэднэ. Тэгвэл 12 дугаар сард Baby Lab жихнээс 2 ширхгийг худалдан авах юм бол хөөхөн бамбуушийн урамшуултай юм худалдаа эхэлсэн байгаа. Тэгээ та хэд маань Facebook-ийн Baby Lab-ийн албан ёсны пэйж рүү нэвтрэн ороод хаанаас бамбуушаа авах боломжтойг хараарай. Яг өөрийгөө хайрлахыг ингээд ийм 3 төвшөнд авч үзээд байгаа. Нэгдүгээрт яг нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө сэтгэл зүйн хувьд хайрлах. Сэтгэл зүй өөрөө амар амгалан байх, сэтгэл зүй өөрөө яг нь тайван, одоо стрессгүй байна, орчинд байна гэдэг чинь өөрийгөө хайрлаж байгаа. Бие махбодын хувьд өөрийгөө хайрлах. Нөгөө тасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт бие махбодоо одоо зориулж бид нар биендээ зориулж тасгал хөдөлгөөнөө хийх, аргаарт гарах тий эрүүл зөв хооллолоор ундаалах ч юм уу. 3 дугаарт нийгэмшил талаас нь хүн бас өөрийгөө хайрлах хэрэгтэй. Яг үнэ. Тий хамт олон дунд орох, тэр таатай мэдрэмжийг авах, тэр өөрөө тий үзүр үйлчлэгээ үзэх ийм нийгэмшил талаас нь өөрийгөө хайрлаад ирэхээр хүн бас илүү өөртөө анхаарал эхэлдэг. Хүн өөрийгөө хайрлна гэдэг чинь энэ бие махбод маань надтай л хамт байна. Миний л бие махбод учраас би юу хаана болоод байгааг би л мэдж байгаа учраас өөрийгөө хайрлаад ирэхээр хүн таныг яг тэр хэмжээгээр хайрлаж эхэлдэг гэсэн. Жишээ нь ингээл одоо шавар гэр орон ингээл зуралдаал хумс уруу ингээл сууж байтал энэ хүн хийх ёстой юм шиг л мэдрэмж төрж идэг. Гэтэл би өөрийгөө хайрлаад өөртөө илүү цаг гаргаад ирэхээр тэр хүн чи ч гэсэн намайг ингэж хайрлах ёстой гэсэн тийм ойлголтыг өгч өгдөг. Энэ нэг хувиа хичээсэн тал мэт боловч яг энэ өөрийгөө хайрлаж байгаагаас хүн яаж өөрийгөө хайрлах ёстой хүүхдүүдтэй хүртэл те энэ намайг ингэж хайрлаа шүү би ийм үн цэнтэй бүсгүй шүүгээ тань ижилдээ хүртэл ийм ойлголтыг өгч өгдөг. Учраас эмэгтэй хүн өөрийгөө хайрлах тухай асуудал маш чухал. Өөрийгөө хайрлна гэхээр нэг үнтэй хувц аваад гой гангийн идэж уух тухай биш. Сэтгэл зүйн хувьд амар амгалан, бие махбодын хувьд эрүүл саруул, нийгэмшлийн хувьд хамт олонтой найз нөхдөөгөө уулзах, үзүр үйлчлэгээ үзэх ийм харилцаанд орох нь өөрөө өөртөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Тэгээ нөгөө өөрийнхөө төлөвлөгөөндөө, өдрийн төлөвлөгөөндөө өөрийгөө хайрлах тухай заавал дурдж өгнө. Өглөө босоод ер нь өглөөний цагууд хамгийн чухал ач холбогдолтой гэж үздэг. Өглөө босоод нэг ном унших ч юм уу, нэг эрүүл зөв хоол идчихээр тийм хүн нөгөө хансан мэдрэмж авдаг байхгүй юу? Гол чухал юмнуудаа өглөөдөө заавал гүйцэтгэх эхний хэдэн минут. Тэгээ нөгөө хүүхдүүдээс эрт босоод босоход ээж өөрөө сэтгэл зүйд бэлэн болцсон байдаг. Өөрөө нөгөө өөртөө хийх хөрөнгө оруулалт хийсэн дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хоолтой өөртөө зориулж хийсэн учраас тэр өдөр тэр чигээрээ маш гайхалтай өнгөрч байдаг. Тэгэхээр ерөөсөө л бидний бас нөгөө хувийн зохион байгуулалт менежментээс өөрийгөө хайрлах тухай асуудал үүснэ л дээ тий. Яг үнэ. Тэгээд ингээд хүн чинь ингээд амьдралаас тий маш их зүйлийг ингээд алхам тутамдаа суралцж байдаг байгаа байхгүй тий. Өдөр тутмаас жилээс жил, сараас сард. За тэгээд одоо саяны таны хэлж байгаагаар болоод нөгөө нийгэмших асуудлаас, хувь хүмүүсийн хоорондын хамт олонны харилцааны асуудлаас, эсвэл тэр эрүүл мэндийн асуудлаас ч гэдэг юм. Тэгвэл би яг сая ингээд өөрөө чи ярьж байхад би яг нэрээ тэгсэнтэй гэдэг ингээд бодож байгаа. Америкт одоо яг ингээд сүүл байж байхад би сургуулаа төгсчээд ковид гарсан шүү дээ. Тэр үеэр бас тэр бол бас амар мэдрэмж шүү дээ. Хүний нутагт нялх хөвгттэй тий. Миний хүү чинь жоохон байлаа шүү дээ. 1-2 настай. За ингээд бага насны нэг хүүхэдтэй тэгээд даалтай ээж тэгээ манай ээж чинь ингээд өдөр болгон тэнд тэдэх хүн гэсэн гээ энд тэдэх хүн гэсэн гэж мэдээ үзэл тэр нэг локдаун болсон юм чинь хэл давж чадахгүй буцаж чадахгүй миний нөгөөс хөвгсөлтөнд ирсэн байсан. Тэгээ хоригдсан хүн чинь хөгшин хүн чинь тэгээд урд нь бас 2-3 удаа ингээд хавдрын хаглаа молгонд орж исэн болохоор одоо би ер нь хүний нутагт л хөх юм байна. Хүүхдтэй гай болох юм байна гэх ингээл айгүй хэцүү юм билээ шүү дээ. Тэгээд тэр үед л одоо манай ээж бол ингээл травмаадсан байхгүй ингээд одоо ингээ харахад тэг яг тэрнээс нь харахад өөрийнх нь аваад байгаа тэр мэдрэмжээсээ өөрийн ирэхгүйгээр ингээл нөгөө ингээд гэртээ ингээд тайван байгаа юм шиг хэрнээ травматал яг тэр травмагаа ингээл надад ч юм эсвэл миний хүүд ч юм уу ингээл гаргаал нэг л жоохон өөрийн мэдлгүйгээр гаргаж байгаа шүү дээ ингээд нэг юм сандраал тэр үзэж харж байгаа юмнасаа болоод та битгий энийг үзэлтэй ингээд гэхээр үзэхгүй яах гэх тэр үеэр чи одоо надад баг ингээд миний бид одоо ковид гарснаас хойш би өөрийгөө бүр ингээд локолцсон байсан билээ. Би маш хатуужлтай байсан.
Тэгэхээр надад миний биед нэг хэдэн сарын хугацаанд баг нэг 60-70 хайтаг гарсан шүү дээ. Oh my god. Тэгээд хайтаг чинь их ухаантай юм билээ. Гарахаараа ингээд улан ингээд амар болоод идэв юм билээ. Эхлээд хурдан идэх нь, дараа нь удаан идэх нь, дараа нь бүр өвчнөн бүр амар хүнд болно. Бүр сүүл рүүгээ бүр юм хөндлөн заяа. Улан цаашаа байдаг шүү дээ. Хөндлөн юм. Хөндлөнгөөр ийм урт хуруу шиг юм урт. Ингэж хажуунаас шахаж идэв юм. Тэгээд нөгөө тэр чин ажил төрөл байхгүй локдаун болцсон. Ингээд санхүүгийн амар том асуудал орж ийн хүний нутагт. Хөвшин залуу 2 хүний эрүүл мэндийн асуудлыг хариуцж байна. Тэгээд тэр хоёр чи хоёулаа хил ус ингээ гараад яаж чадахгүй шүү дээ. Тэгээд жоох хөвгт бидний л хяналтанд ээж маань энэ Монголдо болвол тэгээд одоо нэг өөрөө хэлээ ойлголцоод ороод гараад мэддэг газар юм чинь тэнд бол яаж чадахгүй шнэ машин барьж чадахгүй хэл мэдэхгүй тий хараа болох чадахгүй шүү дээ. Тэгэл газар хүний нутагт чинь тэгэл тэнгууд чинь за би л одоо төсвөр төвчээр хатуучлалтай байхгүй бол энэ хоёр хүний амнаас эрүүл мэндийг хариуцж байгаа юм чинь гэдэг юм өөртөө аваад кодлонгуудаа тэгэл нөгөө айгүй хэцүү хүүхдийн маань нүдэн дээр ингээл нүүр ам ингээл биеэр нь хатаг гараал өвдөг гараал тий ээжээ маань биеэр бас ингээл хатаг гараа тэр чинь юм тэр стресс тэр драма гэдэг чинь өмчө хүний ингээд бие эрхтэн дээр ингээд янз янзаар гадаг байгаа байхгүй тий. Тэгэхэд бид нэр маш олон төрлөөр ингээд яасан. Тэнгүүд би тэр одоо түрээсний байранд байна. Сар болгоны машины одоо янз янзын иншуранс даатгал төлж чинь хоол хүнс одоо тэгэл урсгал зардалж ингээд яваад ирэх чинь ингээд айгүй хэцүү. Тэнгүүд би өөрийгөө болохоор эмзэгт үзүүлэхгүй хайчиж байгаа байхгүй. Ээжийг болохоор үзүүлээд хүүгээ болохоор үзүүлээд ингээд энэ тамыг аваа. Тэгээ тэр чинь антибиотик л уухгүй л идэхгүй юм чинь. Тэгэл антибиотик эмчийн бичгээр л аавна. Тэгээд тэр эмчи антибиотикийг бичүүлэхийн тулд эмчид очиж $100 төлж байгаа хгүй. Эмчдэр цаг авсан учраас. Тэгэл ингэнгүүт чинь амар хэцүү тэр цаггүй ял. Тэгээд тэр үед бол миний мэдэж авсан тэр одоо драма гэдэг юм л хүн эрүүлэл байвал амар чухал. Эрүүл байвал мянган лаа гэдэг чинь амар үнэн байгаа хгүй. Тэгээд бусдаар бол тэр одоо гой сайхан байх, тэр гой өмсөж өөх. Ер нь бол тэнд байх хугацаанд бол тэр одоо хүний гой тэр хувцс хундар тэр гадаад өнгө үзэмж бол ерөөсөө сонирм биш. Дотоод гоод сайхан, тэгээд дотоод эрүүл мэнд гэдэг л хүний амьдралд хамгийн чухал юм байна гэдгийг аягуусаа ойлгож авсан байхгүй. Тэгээд тийм учраас энд ирсэн хоног би ер нь юм гой сайхан хувцс өмсгөө болцсон байсан. Ерөөсөө тийм гой сайхан хувцс брэнд үнэтэй хувцс хундар надад ерөөсөө сонирм биш. Тэгээд хүний мөн чанар жинхэнэ одоо хүн шиг хүнтэй харьцах, хүнтэй хүн шиг ярилцаад ойлголцох, хүнийг хүнээр нь байгаагаар нь хайрлж хүлээн зөвшөөрч гэдэг юм амьд харилцаа эднэр надад айгүй юм чухал болсон байсан. Тэгээ эрүүл байх. Тэгээд тийм ерөөсөө би ч өсгөдөө гутал мотл баг өмсөхгүй. Ажлын шаардлагаар л нэг өмсчөөл бусад үед ингээл комфорт зонд ингээл чөлөөтэй энгийн хувцс өмсөд ингээ явахаар би ер нь ингээд бас баг нилээ ингээд таргалаад явсан байхгүй. Нөгөө би гадаад талаасаа ингээд түрүүн тэндээс гадаад мадад харагдахаасаа сонирн биш гээд дандаа сул мул хувцс өмсдөг болсон байсан гэсэн чинь одоо би бодчих өөрийгөө хайрлахтаа ягаад би нөгөө гой сайхан харагдахыг огт хүсгээ болцсон байсан юм болоо. Тэ тэр юурсан надад сонирн биш намайг байгаагаар нь хайрлах хүн таарад байгаагаар нь л намайг хүлээж авал нөгөө хүн гэдэг зүйл дээр би их ач холбогдолтой байсан байхгүй. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч өөрийнхөө хайрлын ураатай Oxy брэнд 12 дугаар сард iPhone 17 Pro Max-ын шагналтай суглаат худалдааг явуулж байгаа юм байна. Oxy брэндийн бүтээгдэхүүн аваад энд гарч байгаа QR кодыг баримтаараа уншуулад суглаат хөтөлбөртөө оролцох боломжтой байна. Он гарахад ердөө 11 хоног үлдсэн байна. Та бүхэн амжаад оролцоорой. Нөгөө гой сайхан байлгах талаасаа өөрийгөө би бас ингээ мартсан байсан байхгүй. Тэгэхээр би энийг сая бас ингээд саяны тэр нөгөө өвчин аваад өвдөөд ингээд энэ шавнд ороод яндлан дийлэх энийхээ ар дээр би энэ драманаас нөгөө давуу тал нь эргээр нөлөөлөх боломжтой гэдэг дээр нь яагаад би өөрийгөө гой сайхан байлгах талыгаа мартсан байсан бэ гэдгээ олоод авчих байхгүй. Тэгэд гой ингээд үр дүнгээ үзээд хараад өөрийгөө толинд хараад ингээд харсан чинь би өөрийгөө хизээ юм гоёор харлаа. Хизээ би өөрийгөө чи юм гоё штэ гэж толинд харлаа гэж би бодож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн нөгөө нэг хүний амьдрал угаасаа баян, завлан, жаргал, уйтгар, гунаг, баяр, баясгалан, амжилт, авлалт, бүртэл, уналт, босолт бүхэл зүйл хүний амьдралд ирнэ. Бид гурвуулынх л амьдралд ирж байгаа. Манай энд урдаас ингэ бичлэг хийж агаад багийнхан хүртэл бүгдээрэнд нэрнэ. Зүгээр л хинт нь өнөөдөр ололт нь ирэх, хинт нь өнөөдөр уналт нь ирэх, хинт нь өнөөдөр амжилт нь ирэх, тэ хинт нь бүтлгүүтэл нь
хин өнөөдөр өвдөх юм маргааш шин эрүүл ах юм. Зүгээр зөрүүлэлттэй байдаг. Тэгэхээр би ганцаараа завж ин ч гэдэг юм уу, би ганцаараа шаналж ич гэдэг юм уу. Тэхээсээ илүү чиний амьдралд ирж байгаа хүний амьдрал тохиолдож байгаа тэр одоо саад бэрхшээл татгар болгоныг эргээр харж тий даван тулах нь л хамгийн чухал байгаа. Тэгээд яг тэрийг эргээр хараад тэрийг одоо зөв шийдвэр гаргаад өөрийгөө ингээд даван туулаад өөрийгөө ялаж чадчих юм бол угсаа тэр ингээд амжилт болоод гэж байгаа байхгүй. Тэр сөргөөр ирж байгаа зүйлийг бас эерэг болгож харж болох боломжтой байхгүй. Чамайг муулж байгаа хүмүүс байна. Тэ одоо чи нэгээс хоошлоор ялагч болцсон чи яста байлаар арын хаалгаар асан гэн мөнгө өгч ороод мөнгөө төлөөд авчлаа гэн энийг би үнэхээр би өөрийнхөө одоо 100% итгэлтэйгээр хэлье бардам хэлье надад тэгж буянда бузар хийх тийм зан чанар хизээч байхгүй шүүгчнэр шудраг шүсэн гэж би итгэлтэй байгаа. Энэ бол хүний нүдэн дээр харагдаж байгаа ил зүйлс. Ийм зүйлийг хизээч одоо тий одоо хүн худалдаж авна гэдэг бол амар тэнэг зүйл нэгдүгээр. Хоёрдугаарт 20 жилийн карьераа би нэг шоунд орж ялагч болохын төлөө уландаа гიშгэн гэдэг бол миний хувьд дэндүү эмгэнэлтэй зүйл. Тийм учраас одоо энэ сошиалар бичиж байгаа шудраг бус байсан гэдэг нэг өөр нэг хүний өмнөөс одоо бичиж байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс миний амжилтыг үгүйсгэж байгаа тэр хүмүүсийг би нэг талаасаа би баярлж байна. Би тэр хүмүүсийг нөгөө тархинд нь түрээсгүй оршсон байна шүү дээ, тий. Тархинд нь түрээсгүй оршиж чадсандаа би баярлж байна гэдэг чинь. Стайлчээ гэдэг. Нөгөө талаасаа хүний амжилт гэдэг бол мөнгөөр хэмжигддэг юм аа. Тий. Нэг удаагийн үйлдэлээр хэмжигддэггүй, нэг хитэн төгрөгөөр хэмжигддэггүй. Энэ бол маш их цаг хугацаа, маш их хөдөлмөр, үн цэнээр хэмжигддэг шүү гэдэг би бас яг бүр камер руу харж байгаа хэлмээр. Тэгээ нөгөө энэ сошиалаар ингээд сөргөөр бичиж байгаа хүмүүсийг би ч ямар анх удаа бичүүлж байгаа шүү. Олон жилийн өмнө орцсон байлаар хойд иж гэдгээр бичүүлж сурцсан болохоор бич сайн бич. Тэгсэн ма би бүр миний одоо нэг төрийг баг өсгöd байгаа юм шиг мэдрэмжээ. Би одоо өөрөө тэгж авч байна. Би нөгөө таймагаа ялан дэлцсэн учраас баяртай байна. Тэгээд эсэргээрээ дахиад энэ хүртэл намайг дэмжижсэн бүх хүмүүс чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээ. Сая ингээд үр дүнгээ хараад өөрийгөө хараад ингээд би одоо юу гэдэг гоё отгоог ингээд санцсан байсан тэр буцаас гартцсан эргэж олж авч. Тий эргэж олж ирээ. Тэгээд нэг энэ эмэгтэй хүний энэ мэдрэмж айгуу тийм гоё байдаг юм санагддаг. Тэгэд энэ мэдрэмж буцаад амьдралын чанарт одоо өдрө болгоныг өнгөрөөж байгаа тэр өдрө болгоноос авж байгаа тэр бүх одоо зүйлс айгуу юм хүчтэй нөлөөлдөг юм шиг санагддаг. Одоо бид нар буцаагаад яг ийм сорон золцсон юм шиг одоо тийм мэдрэмж төрдөг гэх юм уу те юу гэдэг ингээд буцаад өөрийгөө гоёар харж байгаа бол би маргааш өглөөн сэрэхтэй өнөөдөр би юу өмсөл бүр илүү бүр яаж гоё гэлтэй ингээл юм өмсөл би өстө гэрэлтэж штэ өстө гоё штэ тэр гэрэлтэж байгаа тэр хэрээрээ бид нар буцаагаад амжилтыг аз жаргалыг юу гэдэг ингээ карьерийн өсөлтийг ч байдаг юм уу буцаагаад дараагийн тохиолдож болох тэр сайн сайхан зүйлсүүдийг өөрсдөө дуудаж идэг юм шиг яг ягаад ч юм тийм санагдаад идэв. Тэгээд өөрийгөө мартсан байсныгаа одоо сая мэдэж авч байгаа нэгээ сая хэлсэн шүү дээ. Тэнгүүд чи нөгөө яагаад би өөрийгөө мартсан бэ гэдгийг би эргээд одоо хайж авахгүй. Тэгсэн чинь энэ бүтлгүй хайр хийсэн. Бүтлгүй хайраас болоод би хүн одоо хайргүй юм бэ. Хинт ч хэрэггүй юм шиг мэдрэмж би одоо ингээд анх удаа би танаа юугаар хэлж байна. Мэдрэмж авсан байхгүй. Тэгээд тэндээс ахуулаад би ер нь өөрийгөө хайрлахгүй ч юм уу те өөрийгөө мартаж эхэлсэн юм шиг. Тэгэл тийм ч учраас би тэндээс тархан байна уу, турхаа байна уу тий. Байгаагаар нь хайрлах хүн надад таарч гэдэг юм уу. Оо яах яг нэг юм. Би байгаагаараа би бол бигэрэл л шүү дээ таргалсан ч турсан ч ер нь тий. Ер нь тиймэрхүү маягаар л явсан байна. Тэгээд одоо бодох нэ тэр бүтсэн ч бүтээгүй ч болохгүй юм болохгүй л гэсэн юм байгаа зү тий. Тэн дээр би яхаараа өөрийгөө тэгж тийм юмнаас олж өөрийгөө үтэй ингэж хайсан бол хэдэн жил өөрийгөө би мартсан байсан байхгүй. Энэ өөрийгөө мартсан байсан хугацаанд би юу хийсэн бэ гэхлээр би хизээч ажиллаа алдаагүй. Амьдралаа алдаагүй тий. Тэгээд
урдаа тавьсан одоо ажил мэргэжил зориул тэр бүх зүйлдээ л зүгээр өөрийгөө ингээл дэвсэл өөрийгөө зориулаад явж исэн байхгүй. Гой байх чинь зөвхөн таны асуудал бас биш болчих жоох байхгүй. Таны гой байх чинь одоо нийгмийн одоо баг хариуцлага гэдэг шиг таны гой байгааг хараад тэндээс бүр илүү яг ижлэгэн ийм гоёороо байгаасан гэдэг эмэгтэй хүн өөрийгөө хайрлах тэр үлгэр дуурайллыг дагаад айгүй олон хүн ингээд өөрчлөгдөх тийм одоо маш ийм хариуцлагатай, маш сонин ийм л одоо ажил мэргэжилтэй ийм л хувь тохиолдол хүн байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь таны гоё харагдах чинь ерөөсөө Монголын охид эмэгтэйчүүдийн одоо сайн сайхны асуудал болчиход байна гэж үү. Тийм тэгээд би сая ингээд айгүй маш олон хүмүүс ингээд намайг дэмжээд те хичнээн мянган хүн дэмжвэ. Дээрээс нь тэгээ маш олон хүмүүс ингээд маш гой урмын үгийг харлаад мессежчээд хувь чатаар ч гэсэн сошиалор ч гэсэн ингээд би тэндээс ингээд Монголын арт хүмүүс те ингээд надад ямар их хайртай юм бэ гэдгийг би мэдэж авсан. Яг тэгэхээр би ч өөрөө тийм сошиал дээрс тийм идэвхтэй хүн биш шүү дээ. Тэгээд яг биний хийсэн уран бүтээлээрээ л ер нь ингээд нөгөө ийм дүрт тоглоо, ийм жижигэн тоглоо, ийм кино тоглооч гэдэг юм ингээд яадаг гэсэн. Тэгэл тэрэн дээр нь эвчлэн эсрэг дүр байдаг болохоор балиар заваа гэдэг хүмүүстэй байр сонсдог. Тэгээд яг нөгөө цаг хугацаа өнгөрөөд ирэхээр сүүлийн жилүүдэд бол бас нөгөө миний уран бүтээлийн тэр хийсэн дүрийн ч юм уу үн цэнийн хүмүүс илүү мэдрээд өө эн чинь бол дүр байсан шүү дээ гэд бас нааштай хандлагууд бас гарч ирж байгаад бол баяртай байсан. Тэгээ сая энэ шоунд оролцоод би нөгөө шал өөр мэдрэмж авсан. Би үзэгчдэд баярлалаа гэж хэлмээр байна. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Choco Metropolis Club, Amigo VIP House. Hi Mommy, их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Баярлалаа. Энэ гоё талархлын үгээр одоо Soul Lab-ийн маань энэ удаагийн дугаар бас өндөрлж जैन. Тэгээд би бас боддгийн нөгөө дүрээ одоо бүр хэдэн жилийн турш маш ихтгэл үнэмшилтэйгээр удаан ингэж амьдруулж одоо чадж байгаа цөөхөн жүжигчдийн нэг болвол жүжигч хотхон цэцэгтэй дээр үед нөгөө Смел Тайжийн дүрд дамжаагааг тоглоход тэр үеийн одоо үзэгчд бас аюу хэцүү хүлээж авч исэн гэл үлгэр домог шиг зүйл ярьдаг те. Нийгэм өөрчлөгдөөд үзэгчд дагаад хөгжсөн ч гэсэн тэгтэл нь одоо зүр сэтгэлд нь хоногшдол дүрээ бүтээж амьлуулж энэ олон жилийн турш ингээд дүрээ бүлээн ийм амтай хэвээр нь хадгална гэдэг бол жүжигчний хувьд маш том муран чадвар, гайхалтай зан чанар гэж бол үнэхээр одоо үзэгчийн хувьд бас боддог. Тэгээд тийм одоо мундаг одоо жүжигчнтэй өөрийгөө ялан дээлж одоо дахин шинээр өөрийгөө гоё ургуулж гаргаж ирсэн энэ ялагчтай өнөөдөр Soul Lab ярилцаад байж байгаадаа бас маш баяртай байна. Тэгээд манай Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтарч ажилладаг. Тэгээд ивент тэтгэгчдийнхаа бэлгийг бас танд гартуулъя. Baby Lab-ийн гарын бэлэг. Манай подкастыг чинь ээж нар голцоо үздэг учраас бид нар эмэгтэйчүүдэд яаж бид нар нөлөөлж чадах вэ гэдэг дээр манай одоо дугаарууд дандаа тэр одоо асуулт дээр л ургаж ер нь дандаа гардаг. Тэгээ ээжүүдтэй бас зориулаад хэлэхэд Baby Lab-ыг Hi Mommy-гаар бас захиалаад хөрвүүлээд авах боломжтой байдаг. Тэгээ өөрийгөө хайрлын уриантай сар болгоны бүсгүйчүүдийн манай найдвартай туслах Oxy брендийн гарын бэлгийг бас баярлалаа. Ямар гоё юм бэ. Ийм гоё хоёр бэлгтэй. Би ч бэлгэн дуртай гэдэг даад болоод багш байлаа шүү дээ. Бэлгэн дуртай гэсэн. Бэлгэн дургүй хүн байд юм уу? Байд юм уу ч дээ нэрээ. За тэгээд бидний ярилцлага уламжлал ёсоор Amigo VIP House-аас та бүхэндээ хүрлээ. Тэгээд дараагийн дугаар маань 12 дугаар сарын 30-нд үзэгч та бүхэнд маань хүрнэ. Яг оны өмнөхөн хүрж байгаа шинэ жилийн онцгой дугаар олж үзэгчд маань хүрэх учраас 12 сарын 30-ны дугаар маань үзэгч та бүхэндээ одоо Soul Lab-ийн баг хамт олноос барьж байгаа бэлэг болж очих юм байгаа шүү. Тэгэхээр шинэ жилийнхаа тусгай дугаарыг бас заавал үзээрэй гэж та бүхэндээ хэлье. Тэгээд урилгыг маань хүлээн авч хүрэлцээрсэн танд бас маш их баярлалаа. Тэгээд 25 он гайхалтай дурсагдах цаг хугацаа болон таны амьдралд тэмдэглэн үлдэж байгаа юм байна гэдэгт бол бид үнэхээр итгэлтэй байна. Тэгээд энэ бол эхлэл 26 он
бүр илүү тод гэсэн онцаг байх болно гэдэгт бас сэтгэлтэй. За баярлалаа. Бас намайг бас урьж оролцуулсан танай нэвтрүүлгийн хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд би нөгөө шоуноос хамгийн анх танай нэвтрүүлэгт орж байгаа шүү. Яг бүр халуун дээр нь барьж авч байгаа. Миний 58 нөгөө телевизтэй хүртэл ярьсан гэж амжаагүй байгаа шүү дээ. Яг Тэгээд ямар ч гэсэн ийм сайхан нэвтрүүлэгт намайг урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд үнэхээр сонирхолтой байлаа. Ялангуяа тийм мэрэгжлийн одоо сэтгэл зүйчтэй ингээд ярилцахад би бас ингээд сая бас энэхэн хооронд айгүй олон зүйлийг ойлгож авч байгаа хгүй юу. Энэ нь тэр байсан юм байна. Энэ нь ийм байсан юм байна. Гэх мэтчлэнтэй ингээд тэгээд энэ бол үзэгчдэд маш их хэрэгтэй. Яалтчгүй маш их юм мэдээллийг одоо хүний амьдралд им хэрэгтэй зөв позитив тийм ойлголтыг өгөх ийм гоё нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Би яг үнийг тэгээ танаа нэвтрүүлэг нэг ч удаа үзээгүйгээр сая орцсон. Тэгэхдээ яг ингээд яг оролцоод ингээд ямар гоё юм зөв энерги, зөв мессежийг ингээд хүмүүст нийгэмд өгсөн ийм зорилготой нэвтрүүлэг вэ гэж бодогдлоо. Тэгээд танаа хамт олондоос амжилт хүсье. Тэгээд телевиз үзэж байгаа үзэгчдээ бас амжилт хүсье. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. Би бас өөрийнхөө амжилтаас та нарт чидлээ. Илчиж энергээсээ. тийм. За баярлалаа. Ингээд Soul Lab-ийн шинэ дугаартай хамт байсан үзэгчдтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Soul Lab